Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нэр шинжилгээний төрлүүд болон техник суурь шинжилгээний талаар үзэх болно. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр агуулга нь яг юу багтаж байгаа вэ гэхээр нэгдүгürt бол мэдээж баттгал хичээл явна. За дараа нь бол Forex-ийн зах зээлийн дүн шинжилгээ. За яг аль дүн шинжилгээний илүү үр дүн гаргахын техник дүн шинжилгээ болон support resistance суурь дүн шинжилгээ мөн ямар мэдээ ашиглал арилжаа хийх боломжтой вэ гэсэн агуулгатай байгаа. За эхний чинь бид нар эхлээд баттгал хичээл оръё. Түрүүчийн 7 хоног үзсэн хичээлээ одоо нэг баттгаад үзье тийм ээ. За тэгэхээр Forex-ийн зах зээлийн онцлог нь ерөөсөө 5 хоногийн 24 цагийн турш хөдөлдөг. Зогсолтгүй үргэлжилж идэг. Тэгэхээр 7 хоногийн 5 өдөр бүр 24 цагийн хугацаанд зогсолтгүй арилжаа явагддаг. Дэлхий нэг улсын хөрөнгийн бирж хагдахад нөгөөх нь нэгдэж арилжаа ерөнхийдөө дамжин явсаар зогсолтгүй явагдсаар байдгаа гэсэн үг. Тэгэхээр хүмүүс бас энэ талаар сайн ойлголтгүй байх шиг байсан. Нэгд өдөр болохоор яг яа гэм бэ? Хасаа бүтээсээ хаш хөдлөхгүй байна л гэсэн асуултууд ирж ирсэн. Тэгэхээр Forex-ийн зах зээлийн ханш бол ерөөсөө 7 хоногийн 5 өдрийн 24 цаг нээлттэй хонгорхой арилжаа их боломжтой байдаг байх нэ. Тэгэхээр Forex зах зээл нь NYC буюу New York Stock, LSE буюу London Stock Exchange, GPX Tokyo Stock Exchange, ASX буюу Australian Stock Exchange гэсэн үндсэн том хөрөнгийн бирж дээр ерөнхийдөө явагдан арилжаагаар ханш хөдөлж идэг. Тэгэхээр ерөнхийдөө хөрөнгийн биржүүдийн цагаар ханш маань ерөнхийдөө тогтмол хөдөлж идэг гэсэн. Яг одоо бодоод үзэл та Монгол хагасаа бүтээсээ өдөр мэдээж банкуд ажилладаг тийм ээ. Яг энтэй адилхан. За тэгвэл яг энэ хэсгээс та бүгд харж байгаа хөрөнгийн биржийн цагийг Аз номхон далайн бүсийн хөрөнгийн бирж бол ерөнхийдөө өглөөний 5 цагаас 7 цагийн хооронд ерөнхийдөө нэгддэг. Тэгэхээр нэгдэх цаг нь бол өглөөний үүрийн 5 цаг байгаа. За гэж явсаар байгаад өдрийн 15 цагт Европ буюу Лондонгийн хөрөнгийн бирж 15 цагаас нэгддэг байна. За тэгж явсаар Америкийн нэгдсэн улсын буюу New York Stock Exchange маань 21 цагаас нэгддэг байна. За хаалт нь бол мэдээж 5 цаг гэсэн. Тэгэхээр яг ажлын цагаар Америкийн нэгдсэн улсад одоо яг өглөөний 7 цаг болж байна гэж бодоод үзэлт 10 цагийн зэрэгтэй хотод. Тэгэхээр одоо бол яг ажлын цаг эхэлж байгаа. Тэгэхээр New York-ийн хөрөнгийн бирж бас нэгдэж байгаа. Нэгдэх төгсч байна гэдэг ч юм уу. Иймэрхүү зарчмаар явдаг байх нэ. Тэгэхээр одоо энэ талаар ерөөс ямар ч асуулт асуухгүй байх нь 7 хоногийн 5 өдөр 24 цаг. Мэдэх нэг нь бол мэдж байгаа. За тэгэхээр Forex-ийн хосол гэж яг юу юм бэ? Дахиад өмнөх хичээлээ бацдагъя. Forex-ийн хосол. За та нарын сая өмнөх хичээлүүд дээр Trading View дээр хослууд хараадсан те Euro USD, USD GPY. За Discord дээр бас нэг чат явуулсан. Ханшийн графикийг ямар байгааг үзүүлэх тэр текстийг харж ирсэн баг. Тийм үү? Тэгвэл Forex арилжааны ерөнхийдөө нэг валютыг худалдаж авахдаа нөгөө валютыг зардаг. Зардаг ба авах зархын нэгэн зэрэг буюу нэг үйлдэлээр хийх үйл ажиллагааг ерөнхийдөө хэлж байгаа. Тэгэхээр худалдаж авч байгаа болон зарж байгаа хоёр хослыг currency pair буюу валютын хосол гэдэг байна. Тэгэхээр валютууд нь өрүүлж хосол байдлаар арилжаалагддаг. Байнга хоорондоо хосолж арилжаалагддаг. Тэгэхээр валют бүр ерөнхийдөө 3 үсгээр тэмдэглэгддэг. Яг энэ зургаас харах юм бол эхний 2 үсэг бол тухайн хэсгийн одоо нэршил. За US гэхэд Америкийн нэгдсэн улс те хамгийн сүүлийн 3 дахь хэсэг нь бол за ерөнхийдөө доллар тухайн улсын мөнгөний тэмдэгт байх нь. За жишээ одоо энэ чинээс харах юм бол Euro USD 1 цэг 23,700 гэсэн үнэлгээтэй байлаа гэж үзье. Тэгэхээр зүүн талын валютыг ерөнхийдөө base currency гэж нэрлэдэг байна. За base currency буюу суурь валют, суурь хослол. Манай чигээр бол яг одоо евро маань base currency гэсэн үг байна. За баруун гар талын валютыг харах юм бол quote currency буюу энэ USD маань quote currency буюу туслах хослол гэнэ. Манай чигээр бол яг долларын чигээр харагдаж байна. За энэ тэмдэг нь за яаж байгаа нэгнийх нь voice орж ирсэн. За бүгдийг хаачих тий. Гэт. За тэгэхээр ерөнхийдөө суурь валютын нэгж буюу 1 евро 1 цэг 23,700-тай тэнцүү байна гэсэн. Тэгэхээр 1 доллартай яг энэ 1 евро нь одоо тухайн доллартай тэнцүү байна гэж ойлгож болох юм. За тэгэхээр Forex-ийн арилжаалагддаг хослуудын хамгийн гол үндсэн 7 хосол буюу major буюу USD оролцсон голлох хослол бол яг энэ хэсгээс харж болно. Euro USD, USD GPY, Pound доллар, доллар, Швейцар франк, USD CAD,
За AUD USD, NZD USD яг доллар оролцсон арилжаалагдаж болох хамгийн гол мажор хашуудыг харж болно. За валютыг ерөнхийдөө худалдан авах болон зарахгүй л брокер компаниудаар дамжин банкны системүүд рүү ордог. Тэгэхээр валютын хосол дээр яг энэ тухайн зүйл маань явагддаг байна. Товчхондоо бол валютын арилжаанд ороход нэг валютыг заавал нөгөө валютаар солихгүй хийгддэг гэсэн үг байна. За жишээлбэл та USD yen одоо доллар yen гэсэн хосол дээр buy хийлээ гэж үзье. За тэгвэл энэ маань худалдаж авах арилжаанд ороход долларыг йенээр солих буюу йенийг зарж долларыг худалдаж авч гинэ гэсэн үг. Тэгэхээр яг энэ жишээгээр та бүхэн бас ойлгож болно. За өнгөрсөн 7 хоногийн хичээлийн батгалал ийм байлаа. Тэгэхээр энэ 7 хоногийн хамгийн ихний хичээлийн үндсэн сэдв рүүгээ бүгдээрээ оръё. За миний яриа сонсогдож байгаа тийм. Ямар ч гацалт мацал янз бүрийн байхгүй. За тэгэхээр өнөөдрийн хичээл маань ерөнхийдөө Forex-ын зах зээлийн дүн шинжилгээ гэсэн сэдвтэй. Тэгэхээр Forex зах зээл дээр дүн шинжилгээ судалгаа хийлгүүгээр арилжаанд орноо. За ямар судалгаа шинжилгээ хийхгүйгээр арилжаа хийж ашиг хийнэ гэдэг бол мэдээж боломжгүй зүйл те. Ямар энэ чинь бол ерөөсөө анализ шинжилгээ хийхгүй арилжаа хийж болтал ерөөсөл бооцоо тавьж байна. Мөрөлдөд тоглож байна гэж шууд ойлгож болох юм. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг хийхэд бол эхлээд судалж мэдэж явах шаардлагатай байдаг. Тэгэхээр Forex зах зээл дээр ямар нэгэн судалгаа шинжилгээгүйгээр ямар ч үр дүн гарахгүй гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө судалгаа болон шинжилгээний үндсэн дээр суурилсан арилжаа хийгддэг гэж ойлгож байна. За тэгвэл дүн шинжилгээ хийлгүүгээр арилжаанд орох нь ерөөсөө мөрөөдөд тоглоомтой төстэй гэж үзэж байгаа. За тэгвэл дүн шинжилгээ гэж яг юу юм бэ? Дүн шинжилгээнд яг юу багтаад байгаа юм бэ те? Forex analysis дотор хамгийн түрүүнд техник дүн шинжилгээ буюу technical analysis гэсэн зүйл багтж байна. За хоёрт бол суур дүн шинжилгээ буюу fundamental analysis байна. За гуравдугаарт зах зээлийн төлөв байдлын талаарх буюу sentiment analysis гэсэн ийм үндсэн 3 төрлийн анализ дүн шинжилгээ, зах зээлийн дүн шинжилгээ хийдэг гэсэн. За тэгвэл энэ гураас яг аль нь үр дүнтэй юм болоо? Техник дүн шинжилгээ гэж яг юу юм? Суур дүн шинжилгээ гэж энэ яг юу юм? Тэр талаар бүгдээр үзье л та. Тэгэхээр нэгдүгээр техник дүн шинжилгээ гэж байна. Техник дүн шинжилгээ гэдэг нь өнгөрсөнд бий болсон ханшийн хэлбэлцлийн хөдөлгөөнийг судалж ирээдүйд яг аль зүгт хөдлөх вэ гэдгийг судалж байгаа зүйл. Ерөөсөө таамаг дэвшүүлж байгаа шинжилгээг техник шинжилгээ гэдэг. Өнгөрсөн ханшийн өнгөрсөн түүхэн дээр за анализ хийгээд ерөөсөө тухайн хэлбэлцлэг ямар байна гэдгийг судалж үзээд ирээдүйд яг дээшээ өсөх юм уу доош унах юм уу гэдэг яг аль зүгт хөдлөхийн таамаг гэж мэддэг байна. Тэгэхээр техник дүн шинжилгээний үндсэн ойлголт нь бол маш энгийнээр тайлбарлавал өнгөрсөнд болсон ханшийн хөдөлгөөн ирээдүйд дахин давтагддаг гэж тиймэрхүү ойлголт байдаг. Тэгэхээр ханшийн өсөлт уналт ирээдүйд дахин ижил шинж тэмдэгтэйгээр тохиолддог гэдэг ерөнхий зүйл нь ерөнхийдөө техник дүн шинжилгээний тодорхойлт юм аа гэж ойлгож байна. За энэ талаар би дараа нь яг үндсэн тэр төлхөөрөнд тайлж өгье. Тэгэхээр хоёрт суур дүн шинжилгээ гэж байна. Fundamental analysis. За Forex зах зээлийн суур дүн шинжилгээ гэдэг нь зах зээл нөлөөлөх эдийн засаг, улс төр, нийгмийн төлөв байдал, улс гүрнүүд гэх мэт зүйлсийг ерөнхийдөө судлан тэдгээрийн зах зээлд нөлөөлөх хүчин зүйлсийг судалж шинжилдэг зүйлээ. Тэгэхээр зах зээлийн арилжаа болон ханш нь эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр валют, экспорт, импорт, засгийн газрын шийдвэр нь яг ямар байна? Тухайн улсад хийх жуулчд очтیں۔ Тэ дотоодын нийт бүтээгдэхүүн яг ямар юм? Хэр үйлдвэрлэгч орын тэ? Өөр юу? Ямар бараа гаргадیں۔ Тухайн улсын хэмжээний түвшин яг ямар юм? Тэгэхээр энэ бүгд Forex-ын зах зээл дээрх эрэлт нийлүүлэлт шууд нөлөөлдөг. Бөгөөд суур дүн шинжилгээ нь эдгээрийг яг судлахад орчдог гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө суур дүн шинжилгээ тэгж ойлгож байна. За гуравт зах зээлийн төлөв байдлын талаарх sentiment analysis гэж байна. Тэгэхээр зах зээлийн төлөв байдлын дүн шинжилгээ буюу sentiment analysis яг юу юм бэ гэхээр зах зээл дээр арилжаа хийж буй массын үзэл бодлыг судлахад ерөнхийдөө орчдог. Арилжааны хувьд ерөнхийдөө судалгаа хийнэ гэсэн. Яг ямар хүн яг ямар валют руу хэр их хэмжээний мөнгө хийж байна. За ямар компани илүү их эрэлттэй байна чи, ямар компани хувьцаа илүү их эрэлттэй байна ч гэдэг юм. Тэгэхээр энэ нийт арилжаач альваа ханш дээр дийлинх нь уннаа гэсэн үзэл бодолтой энэ үзэл бодолд хамгаалж юм бол ерөнхийдөө ханш унах магадaltaй гэж энэ sentiment analysis-аар харж болно. Эсвэргээрээ ханшийг өснө гэсэн үзэл бодол илүү хувийг хамгаалж их юм бол ханш ерөнхийдөө өсөх магадaltaй байна гэдэг зүйлийг ерөнхийдөө sentiment analysis гэж байна. За sentiment analysis яг одоо өнөөгийн зах зээл дээр хэдүүлээ шинжилгээ хийх гэдэг үзье л да. За хятад улсад за өвчин гарсантай холбогдуулаад йен мэдээж нэлийн хүчгүй болж эхэлсэн. Тэгэхээр хүмүүс яг ямар валют руу хөрөнгө оруулалт хийх юм бол ямар валют хэмжээгээр худалдаж авах юм бол өөрсөндөө ашигтай вэ гэсэн тэр таамгийг хүмүүс дэвшүүлээд үзье. За тэгвэл
юан биш йен хүчтэй одоо Японы йен илүү хүчтэй байх юм байна. Йен л бүгд хөрөнгө оруулалт хийя. Йенийг илүү их хэмжээгээр худалдаж авъя гэсэн хүмүүс үзэл бодолд хамгаалчих юм бол ерөөдөө энэ маань sentiment analysis буюу тухайн зүйлийг судалж байгаад оршиж байгаа. За technical analysis бол ерөөсөө сая хэлсэн тийм ээ. Өнгөрсөнд бий болсон ханшийн хөдөлгөөнийг ирээдүйд яг яаж хөтлөх юм бэ гэдэг зүйлийг таамаглаж анализ хийж байгаа юм technical analysis болж байгаа. За тэгвэл fundamental analysis бол ерөөсөө жишээ нь евро USD гэсэн хоцрол байлаа гэж үзэл та. Тэгвэл Америкийн нэгдсэн улсыг нэгдүгээр судлаа тийм. Америкийн нэгдсэн улсын амжиргааны түвшин яг одоо дээшилж байна. За ажлуудын түвшин буурчлаа. За гадаадаас оруулж иж байгаа баруунуудаа бүгдийг болиулсан. Дотооддоо үйлдвэрлэдэг болцсон. Их мэтлэнгээр тухайн улсын эдийн засгийг судлана гэдэг маань суурь дүн шинжилгээний доороо явчихна гэсэн. За тэгэхээр энэ гурван дүн шинжилгээний яг аль нь илүү үр дүнтэй юм бэ? Яг алийг ашиглаж арилжаа хийвэл болох юм бэ? Яг аль нь үр дүнтэй юм бэ? Та нарын хувьд юу гэж бодож байна? Сентимент нь сайн уу? Суурь нь илүү давмгаалах юм уу? Тэ яг алийг эхэлж хийх хэрэгтэй юм гэдэг ч юм уу. За миний хувьд манай гишүүдийн хувьд бол ерөөсөө техник дүн шинжилгээ болон суурь дүн шинжилгээ голчлоо авч үзнэ. За sentiment analysis бол мэдээж. За гурлаа чухал. За гурлаа чухлын хувьд чухал. Гэхдээ forex дээр арилжаа хийж байгаа бидний хувьд sentiment analysis гэхээс илүүтэй техник дүн шинжилгээ болон суурь дүн шинжилгээ нь илүү үр дүнтэй. Яагаад вэ гэхээр sentiment analysis нь ерөнхийдөө хувьцаа болон bond index дээр илүү давмгаалах шин чанартай байдаг. Тийм учраас техник дүн шинжилгээ, суурь дүн шинжилгээ нь forex дээр илүү дамгаалах илүү үр дүнтэй байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд хүмүүс яг аль анализыг хийх хэрэгтэй юм бэ? Аль дүн шинжилгээг хийх хэрэгтэй юм бэ гэж бодож магадгүй. Техникээс ч эхэлж болно, суурь дүн шинжилгээс ч эхэлж болно. Нэмэгдэхүүний байрлалыг судлаад нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг нэг тийм үг байдаг баха тий. Тэгэхээр техник дүн шинжилгээг түрүүчийн талаар үлдсэн хичээл дээр tradingwave.com гэсэн зүйлийг та нар сайн мэдж байгаа. tradingwave.com дээр ерөнхийдөө бидний хашийг шууд харуулж байгаа. Зах зээл дээр яг хаш яг яаж ийн, хаш өсгөж гин үү, унтж гин үү. За аль нь хүчтэй байна, аль нь давмгаалж байна. Тэр бүгдийг бидэнд шууд дамжуулж харуулж яадаг. Тэгэхээр tradingwave.com дээр technical analysis хийхэд илүү тохиромжтой байдаг гэсэн үг. За тэгвэл fundamental analysis яг ямар сайт дээр хийдэг вэ гэвэл investing.com арай та нар анх ашиглаж байгаа болохоор арай илүү хялбар баг. Тэгэхээр fundamental analysis хийдэг маш олон мэдээллийн сайтууд байдаг. Bloomberg жишээлбэл та бүгдийн мэдхээр Bloomberg байна тийм. Bloomberg-ийн телевизээр мэдээллийг л өгдөг тогтмол хөгжиж. За тэгвэл investing.com дээр tools гэсэн хэсэг дотор economic calendar гэсэн хэсэг байгаа. Economic calendar гэсэн хэсгээс ямар улс яг хэдэн цагт ямар өдөр ямар мэдээллийг гаргах вэ гэдэг зүйлсүүдийг шууд харж олно. За энэ хэсгээр Монголынхаа цагийг тааруулаад манайх чинь тэнэмх 8 Улаанбаатар. За тэгмүүд яг өнөөдрийн байдлаар харах юм бол за өнөөдрийн байдлаар яг оройн Нью-Йоркийн хөрөнгөний биржийн цагаар ямар ч мэдээ байхгүй гарч байна. Өнөөдөр нэгт өдөр тийм үү. Тэгэхээр энэ fundamental analysis-аар яг ямар ханш яг ямар өдөр илүү хөдөлгөөнтэй байх вэ гэдэг зүйлийг мэдэж болно. За жишээлбэл хэдүүлээ евро USD-г өнөөдөр аваад үзье. За бид нэр яг өнөөдөр евро USD дээр арилжаа хийх төлөвлөгөөтэй байна гэж үзье. За өнөөдөр нэгт өдөр тийм үү. За нэгт өдөр хэдүүлээ тэгэхээр fundamental analysis хийхэд үзье л. За өнөөдөр ханшинд нөлөөлөх хүчтэй мэдээ байна уу гэдгийг investing.com дээр сарыг. За ингээ харах юм бол Monday буюу 1 сарын 27-ны өдөр. За оройн 19 цагт хамгийн сүүлийн мэдээ гарч байна. 22 цагт ямар ч мэдээ алга. Нью-Йоркийн хөрөнгөний бирж 21 цагаас нэгддэг гэсэн тийм үү. Тэгэхээр бид нар евро USD дээр арилжаа өнөөдөр хийлээ гэж үзэхэд тийм ч хүчтэй хөдөлгөөн байхгүй байна гэдэг зүйлийг энэчнээс бас харж болно. Тэгэхээр яг ямар өдөр ямар мэдээ гаргах чинь хаш хүчтэй хөдөлгөөнтэй байх уу эсвэл бага зэргийн хөдөлгөөнтэй байх уу? Яг ямар үед би арилжаа хийх тохиромжтой вэ гэдэг энэ сайтн дээрээс мэдээлэл харж агаад шийдэх боломжтой байдаг байх нэ. За эргээд слайд руу оръё. За fundamental analysis бол ерөөсөө яг жишээлбэл компаниар ярих юм бол за Apple-ийн акцийг хэдүүлээ худалдаж авах бодолтой байна гэж үзье л да. Тэгэхээр Apple-ийн акц. За Apple хамгийн сүүлд ямар утас гаргасан. За одоо 3 сард яг ямар бүтээгдэхүүн шинээр гаргах гэж байна. Тэ? Тэр бүгдийг ерөнхийдөө судалж үздэг гэсэн үг байна. Тэгвэл тухайн Америкийн нэгдсэн улсын ямар нэгэн бонд ч юм уу индекс дээр хөрөнгө оруулалт хийе, ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийе, хувьцааг нь худалдаж авъя гэж үзэхэд мөн л адил тухайн улсын эдийн засаг ямар хөө байдалтай байна, тухайн компани
цаа эзэмшдэг ямар хөө байдаг, яг ямар хүн өдөртөө гэх мэтлэгээр ерөөсө бүх зүйлийг судалдаг. Зүйлийг fundamental analysis гэдэг. За харин technical analysis бол ерөөсө саяны бидний tradingviews.com дээр харж байгаа чартн дээр өнгөрсөнд босноо ханшийн хөдөлгөөнийг таамаглаад ерөнхийдөө ирээдүйн хөдөлгөөнийг гаргаж ирдэг гэсэн үг байна. За тэгвэл дараагийн слайд руу орё. Forex-ийн ханшийн график болон тэдгэрийг ойлгох техник дүн шинжилгээ гэж яг юу юм бэ? Ханш нэрийг дээшээ доошоо өсөөл байдаг тийм. Тэр бүгдийн нэршил нь яг юу юм бэ? Та нараа кинон дээрээс харж ирсэн бах, зургатан дээрээс харж ирсэн бах, энэ дотроос мэддэг ч хүмүүс байгаа. Тэгэхээр Forex бол өмнө цаасны ханшны дээш доош өсөх хөдөлгөөнийг арилжаач ерөнхийдөө бэлэгдэл маягтайгаар нэршил өгсөн байдаг. За өсөж байгаа ханшийг буул буюу бух гэсэн бэлэгдэлтэй байдаг. За унаж байгаа ханшийг bear буюу баага гэсэн нэршлэр бэлэгдэж нэршилсэн байдаг. Тэгэхээр ханш өсөж байна биш. Ханш ерөнхийдөө bullish байна. За ханш унж байна гэх юм бол ханш bearish байна гэж ярьдаг болох нь байна шүү дээ. Тэгэхээр за энэ бүгдийн нэрлэлийнх нь яг бэлэг тэмдэг нь яг юу юм бэ гэхээр ханш өсөж байна. За тэгвэл бухта яагаад зүрсэн бэ? Яагаад бухта зүрсэн бэ гэхээр бух эврээрээ ханшийг сийчээд дээшээ өсгөж байна гэдэг тийм бэлэгдлийн чанартай зүйл байдаг. За тэгвэл bear буюу баага яг ямар утга учиртай юм бэ? Ханшийн ундлыг яг яагаад илэрхийлээд байгаа юм бэ гэхээр баага мэдээж хүнд том биетэй. Хүнд том биеэрээ ханшийг дарж унгааж байна гэсэн тийм бэлэгдэл. За арилжааны зах зээл дээр ерөөдөө явагдав. Тэгэхээр буул буюу ханшийн өсөж байгаа нэршлиг ерөөдөө дүрслэг ногооноор бэлэгддэг, ногоон өнгөөр бэлэгддэг, ханшийн ундлыг харин улаан өнгөөр бэлэгддэг. Та MetaTrader 4 дээр арилжаа хийж үзсэн бол гинт улаагаал, гинт ногоороо л байгаа. Тэгэхээр ногоороо дах юм бол ерөөсөө ханш өсөж байна, улаагаад дах юм бол ханш унж байна л гэж шууд утгаараа ойлгож болох нь байна. Тэгэхээр ханш дээш доош өсөж унахтаа яг л ерөөсөө нэг давхраас 9 давх руу гараад дээшээ гараад дээрээсээ буцаад доош унж байгаа яг адилхан. Тэгэхээр нэгэн давхар байгаад шүү дээ. Тэрс 1 2 3 4 5 6 давхар гэсэн зүйл байгаад. Тэгэхээр ханш бол ерөөсөө support болон resistance гэсэн энэ хоёр зүйлийн хооронд явж идэг. Та нарын баруун талын зурган дээрээс харах юм бол ханшийн өсөлт ерөөсөө ямар нэгэн байдлаар ямар нэгэн давхаргын хооронд яваад байгааг харж байна. Хэрвээ зүгээр дангаар нь зүйлээ хараад үзье л да. За чарт хэсэг рүү ороод үзье. За яг одоо бидний яг юу ч сайн мэдэхгүй байгаа хүмүүсийн нүдэнд бол сая ямар ч гэсэн ногоон өнгө бол өсөж байгааг бэлэгж байгаа юм. За улаан өнгө бол ерөөсөө унж байгааг илэрхийлж байгаа юм байна. За тэгвэл ийм томоор харах юм бол ерөөсөө зүрхний цохилчлыг дээшээ доошоо хөдөлсөн юм байгаад байна тийм үү? Тэгвэл энэ бүгд ерөөсөө ямар нэгэн давхаргын хооронд явагддаг. Ханш ерөөсөө ямар нэгэн давхаргын нэг давхраас нөгөө давхар руу хөдөлгөө гэдэг маань ерөөсөө support болон resistance гэдэг зүйлийг хэлээд байна. Тэгэхээр support буюу энэ support-ыг маань дэмжих төвшин гэж нэрлэдэг. Resistance буюу эсэргүүцэх төвшний хооронд ерөөсөө хөдлөг. Ерөөсөө яг л нэг цэгээс нөгөө цэг рүү, нэг доод цэгээс дээд цэг рүү хөдлөг. Эсвэл дээд цэг дээр харсан бол дараагийн дээд цэг рүү явдаг юм. Ханш ерөөсөө тиймэрхүү байдлаар хөдөлдөг. Тэгэхээр техник дүн шинжилгээ ерөнхийдөө ийм зүйл дээр оршиж байгаа. Тэгвэл ханш эсэргүүцэх төвшин буюу resistance-с доошоо дэмжих төвшин рүү унж гинэ. Тэ? Дэмжих төвшин маань ерөөсөө дээш өсдгөө гэсэн. Support resistance гэдэг зүйл байгаад байна. Support-оос resistance рүү өсдөг. За resistance дээрээс support руу ундаг. Тэгэхээр нэг давхаргаас нөгөө давхар руу л яваад байгааг анзаарч байгаа. За харин ерөөсөө энэ хоёрын аль нэгийг сэтгэх юм бол эргээд эсрэгээрээ үйлчлдэг. За энэ нэг ямар учиртай вэ гэхээр жишээ нь resistance буюу эсэргүүцэх төвшинг ханш дээшээ сэтлээд өсөх юм бол за одоо чиний resistance гэдэг зүйл байгаад байна тийм үү? Эсрүүцэх төвшин байгаад. За энэ эсрүүцэх төвшинг ханш дээшээ сэтлээд гарах юм бол эргээд заавалчгүй ирээд support болгодог гэсэн. Дэмжих төвшин болгодог гэсэн. Ханшиг resistance маань эсэргүүцэх төвшин ингээд дээш ханш ерөөсөө өсөхгүй байгаад байна. Эсэргүүцээд юм. За тэгвэл энэ эсэргүүцээд байгаа төвшнийг ханш дээш сэтлээд гарчих юм бол энэ эсэргүүцэх төвшин маань эргээд дэмжих төвшин болж хувирдаг гэсэн. Яг л нэг давхраас хоёр давхар руу гарахад нөгөө нэг хоёр давхраас гурван давхар руу гарч байгаа яг адилхан. Тэгэхээр яг энэ зураг дээрс харах юм бол support байсан зүйл маань сэтлээд за эргээд resistance болсон байна. За энэ талаар би яг дараагийн слайдаар би таарч илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Тэгэхээр Forex-ийн зах зээл дээр үргэлж ханшийг худалдан авагчид болон ханшийг зарж буй хүмүүс тулалцдаг. Ерөөсө ханшийг зарж байгаа, худалдаж авч байгаа хүмүүс ерөөсө тэр бүх хоёр хүний хоорондын тулаанаас үүдэлтэй ханш ерөөсө дээшээ доош өсч идэв гэж ойлгож болох юм. Маш ингээнээр тайлбарлах юм ба шүү дээ.
Тэгэхээр Forex арилжаанд ороход техник дүн шинжилгээ буюу график дээр өнгөрсөн ханшийг судалгаа хийхэд 3 төрлийн графикийг ашиглаж болдог. За нэгдүгürt бол бидний үзснээр бол candlestick chart байгаад байна. Яг энэ хэсгээс харах юм бол candlestick chart харагдчихээн та бүхэн. Candlestick-ийн талаар бас манай ментор болор чимэг ярьсан байгаа. За тэгэхээр энэ бидэнд харагдж байгаа энэ chart-ыг ерөөсөө үндсэн хідэн зүйлээр илэрхийлж харуулж байгаа. Ханшийн үнийн хөдөлгөөнийг бидэнд ямар нэгэн байдлаар дүрсэлж харуулж байдаг гэсэн үг байна. За тэгвэл яг ямар зүйлээр дүрсэлж харуулдаг юм гэхээр энэ хэсгээс бид харж болно. Нэгдүгürt бол та бүгдийн хөвчлэн мэдгээр line chart буюу зураасан график байгаа. Энэ зураасан графикаар бид нар ханшийн хөдөлгөөнийг хүн харж болно. За түүний дараагаар bars буюу энэ candle-аар энэ дүрслэлээр ханшийн хөдөлгөөнийг бас дээш доош өсөж ийн унж ийн гэдэг зүйлийг илэрхийлж харуулдаг байна. Тэгэхээр candlestick chart маань хамгийн түгээмэл ашиглагддаг, илүү ойлгоход хялбар, ханшийг уншихад арай илүү ойлгомжтой байдаг зүйл. За тэгэхээр line chart буюу зураасан, bar chart буюу багнан график, line график гэсэн ийм үндсэн 3 зүйл одоо ерөнхийдөө ханшийн хөдөлгөөнийг бидэнд илэрхийлж харуулж байдаг гэсэн үг байна. Тэгэхээр line chart нь хамгийн энгийн график. Тэгэхээр энэ ханшийн нээсэн үнийг хаасан үнэтэй холбон зураас үүсгэж хөдөлдөг. Тэгэхээр line chart-ыг зах зээлийн хамгийн ерөнхий дүр зураг болох урт хугацааны төлөв байдлыг шинжилэхэд голчлон ашигладаг. Энэ арай илүү ойлгомжтой байдаг. Мэдээж дараагийн нэг цагийн хөдөлгөөнийг зураасан графикаар харах юм бол бидэрт хэцүү. За тэгэхээр bar chart гэсэн зүйл байгаа. Bar chart нь бусад графикийн төрлүүдийг бодвол дотроо ашиглахад илүү төвөгтэй байдаг. Тэгэхээр ханшийн арай илүү мэдээллийг line chart-аас илүү үзүүлж идэг. OHLC гэдэг open high low close гэсэн нэршилтэй ханшийн дээд доод нээсэн хаасан цэгүүдийг заадаг. За тэгвэл гуравт буюу бидний мэдхээр хил заншсаар candlestick chart маань ханшийн мэдээллийг илүү сайн дүрсэлдэг. Мөн адил OHLC гэх open high low close гэх ханшийн дээд доод нээсэн хаасан цэгүүдийг заадаг. Тэгэхээр ханш яг дээш өсөж ийн унж ийн гэдэг зүйлийг минут, секунд бүр цаг тутам өдөр 7 хоног маш олон цагийн бүсүүд хувааж биднэрт ханшийн хөдөлгөөнийг харуулж идэг. Одоо жишээ нь та нар яг MetaTrader 4 рүүгээ ороод ханшийг харах юм бол ханш бол хөдөлсөр л байна. Тэгэхээр яг ямар тайм фрейм дээр, яг ямар цагийн бүс дээр байгаагаас шалтгаалаад ханш яг яаж хөдөлж ийн гэдэг янз дүрслэл бүр шал өөр байдаг. За жишээлбэл хэдүүл энэ сараад үзэл та. За TradingView.com-ын зүүн дээд бууланд энэ хэсгийг та нар харж байгаа. 1H, 4H, 1D гэсэн байна. За тэгвэл энэ маань ерөөсөө candlestick chart-ны одоо энэ цагийн бүсчлэлийг биднэрт шууд сольж харуулна. За тэгвэл энэчээс 1 минут гэж тавиад үзье. 1 минут гэж тавиад үзсэн бол шууд энэ график маань өөрчлөгдөж байгааг та нар харж байгаа. За тэгэхээр 1 минут. Тэгэхээр нэг candlestick энэ нэг дүрс бүхэн ерөөсөө өөрийн гэсэн 1 минутын хөдөлгөөнийг бидэнд харуулж байгаа гэсэн үг байна. За чинь одоо энэчээс хөдөлж байгаа та нар харж байгаа. 1 минутын хугацаанд энэ ханш яг дээш өсөж ийн унж ийн гэдэг биднэрт харуулж байна. За тэгвэл 5 минутаар ороод үзэх юм бол мэдээж энэ 1 минут шал өөр хэлбэртэй болно. Яагаад тэгэхээр мэдээж 1 минутын 5 шиг лаа нийлж ич 5 минутын нэг candle-аг бүрдүүлж идэг гэсэн үг байна. За тэгвэл 15 минутын candlestick-ийг хараад үзье л та. Дараагийн 15 минутанд цаашаа ямар хөдөлгөөнтэй байх вэ гэдэг зүйлийг хараад үзье. За тэгвэл 15 минутын candlestick маань нийт 5 минутын 3 шиг лаанаас бүрднэ гэсэн үг. Тэгэхээр энэ 3 нийлээд нэг candlestick болно гэсэн. За тэгвэл яг хараад үзье. 15 минутаар шилжиж үзье л та. За 15 минутаар шилжих юм бол саяны 3 лаа чинь нийлээд ерөнхийдөө ийм дүрстэй лаа болж байна гэсэн. За тэгвэл мөн адил 30 минут нэг цагийг харах юм бол 30 минутынхаа үзэх юм бол 15 минутын 2 лаа авах нь нэг цагийг үзэх юм бол 30 минутын 2 лаа авах нь мэдлэнгээр ерөөсө дотроо задраад хуваагдаад явчихдаг. Тэгэхээр яг ямар хуу төрлийн арилжаа хийх гэж байгаагаас шалтгаалаад энэ technical analysis дээр candlestick-ний энэ цагийн хуваарийг ерөнхийдөө солиод хараад явчихдаг гэсэн. Тэгэхээр ямар цагийн тайм фреймийг харж байгаас шалтгаалаад ханшийн ирээдүйн хөдөлгөөн яг ямар хуу дараалтаагаар харагдах тэр байдал нь ерөнхийдөө илэрхийлж идэг гэсэн. За жишээлбэл 4 цагийн дараах хөдөлгөөнийг харахад бол бид нэр 4 цагийн candlestick-ээр эсвэл 1 цагийн candlestick-ээр хардаг ч юм уу тиймэрхүү жишээтэй байдаг байна. Энэний талаар ерөнхийдөө дараагийн хичээлээр та нар candlestick-ийн илүү задарсан хичээлийг дэлгэрэнгүй хичээлийг заагаад ороод явна. За тэгвэл цагийг тулж байна. 7:35. За энэ слайдын дараа бүгдээрээ 5 минут завсарлаад эргээд орж ирье. За дараагийн слайдын дээр ханшийн үндсэн бүтэц гэдэг зүйл байгаад байна.
Бидний харсаар ерөөсөө нэг зүрхний цогт шиг хаш дэшээ доош өсөд байгааз. Унаад байгааз. За тэгвэл энэ маань ерөөсөө ямар нэгэн байдлаар бүтэц байгаа байх нэ. За тэгвэл бүтэц буюу market structure хашийн бүтэц хөдөлгөөн ерөнхийдөө урт болон за богино хугацааны тренд хөдөлгөөн юм аа гэж ойлгож болох нь байна. Тэгэхээр тренд гэж яг юу юм бэ? Трендийн талаар та нар бүгд мэдж байгаа тийм үү? Трендийн талаар та нар бүгд мэдж байгаа. Ямар нэгэн пүүз ч юм уу, ямар нэгэн хувцас модонд залуучууд донд модонд ороод тэр хувцас бодол тренд болдог тийм үү? Маш олон хүмүүс авч өмсөх тэр трендийг бий болдог гэсэн. За тэгвэл тренд хөдөлгөөний дотроо олон бүтэц хуваагддаг. Бөгөөд ерөнхийдөө үндсэн хөдөлгөөн болох трендэн дотроо support болон resistance гэсэн бүтцтэй. Яг саяны дараагийн өмнөх слайдн дээр ярьжсэн support болон resistance нэг давхраас нөгөө давхрын хооронд хөдөлгөө байгаа шүү дээ. Тэгвэл маркетинг бүтц нь ерөөсөө үндсэн бүтц нь юу юм бэ гэхээр тренд юм байна. Тренд гэдэг зүйл юм байна. За тэгвэл тренд гэж яг юу юм бэ? Маш энгийнээр тайлбарлах юм бол ерөөсөө энэ маань support болон resistance эргээд тэгвэл хичээлд ороо. Сая яг энэ слайдын дараа 5 минутын дараа завсарлаа гэдэг хэлжсэн. Таймер тавьсан байсан. Тэр нь болоод дуусчих. Айгүй хурдан өнгөрсөн ба шүү дээ. За энэ камер нэг үсэн би энэ сүн далид хажууд шаард ам шиг харагдах юм. За энэ слайд руу хичээлээр дахиад эхнээс нь ярив. За ханшийн үндсэн бүтэц гэдэг ханшийн хөдөлгөөний үндсэн бүтцийн хөдөлгөөн гэдэг тийм үү? Яа get voice-уудын хачи. За ханшийн хөдөлгөөний үндсэн бүтц нь ерөөсөө тренд байгаа тийм үү? Дээш өсөж байгаа, доош унаж байгаа, урт хугацаанд өсөж байгаа, богино хугацаанд унж байгаа ч юм уу. Ерөөсөө тренд хөдөлгөөн байгаад байгаа. Маркетинг ханшийн бүтц нь. Тэгэхээр тренд хөдөлгөөний дотроо олон бүтц хуваагддаг. Маш олон зүйл задардаг гэсэн үг байна. Тэгвэл энэ трендэн дотроо support болон resistance гэсэн бүтцтэй байх нь. Маш энгийнээр тайлбарлах юм бол ерөөсөө support resistance-ийн хооронд урт болон богино хугацаанд дээш доош хөдөлж буй ханш трендийг үүсгэж байдгаа гэсэн үг байна. Нөгөө сая өмнөх слайд дээр ярьсан шүү дээ. Ханш нэг давхаргаас нөгөө давхар руу хөдөлгөө support-оос resistance руу дэмжих төвшин гэдэг. Дэмжих төвшингөөс эсэргүүцэх төвшин лөө, эсэргүүцгээсээ буцаад дэмжих төвшин лөө. За эсэргүүцэх төвшингөө дээшээ сэтлээд гарах юм бол за нөгөөхөө дараагийн мэдээж эсэргүүцэх төвшин лөө явна ч гэдэг юм тийм үү. Тэгвэл саяны энэ сэтлэх болон бусаж доошоо унаад байгаа яагаад бус спорт болгоод байгаа тэр бүгдийг би та нарт яг одоо ярьж өгье. За маш энгийнээр тайлбарлах юм бол ерөөсөө тийм тренд бол ерөөсөө спорт болон resistance-ийн хооронд л ингэж явсаар урт хугацаанд үүсдэг байна. За яг нэг давхраас 10 давхар өсөхтэй адилхан гэж би ярьжсэн тийм үү. Тэгэхээр урт хугацаанд өсөж байвал тренд өсөж буй тренд. Яг гутлан дээр ярих юм бол маш урт удаан хугацаанд 2-3 жилийн хугацаанд одоо тэр гутал модонд орчих гэдэг юм тийм үү. За 10 давхраас нэг давхар руу бууж байгаа гэж үзэл та. Тэгвэл энэ маань ерөөс ханш урт хугацаанд унж байна. Down trend гэж нэрлэв. Ханш ирээ доош унжих юм бол маш урт хугацаанд доош ханш унсаар авах юм бол тэр маань down trend байна. За тэгвэл техникийн анализын хамгийн чухал дүрэн бол ханшийн бүтэц буюу энэ ханшийн structure, market structure гэдэг зүйлийг яг ямар байгааг мэдэх нь маш чухал. Маркетинг одоо энэ ханшийн бүтцийг хамгийн дөрөнд яг ямар байгааг мэдэх нь яг энэ technical analysis хийх хамгийн үндсэн зарчим байх нь. Тэгэхээр яг трендийн дагуу арилжаа хийх нь одоо ерөөсөө бидний хамгийн гол үндсэн зарчим болж таараад. Тренд бол чиний найз гэдэг нэг үг байдаг. За тэгвэл ханшийн бүтцийг хэдүүлээ дотор нь сая ангилсан. Тренд дотроо sport resistance гэж задраадсан тийм үү. За тэгвэл яг энэ хэсгээс та нар харах юм бол нэгдүгээр тренд буюу энэ маань дотроо uptrend болон downtrend гэсэн хоёр бүтцтэй байна. За тэгвэл трендийн дотроо support болон resistance гэдэг байна тийм үү. Support resistance маань дотроо бас үндсэн дөрвөн бүтцтэй хөдөлгөөнтэй байх нь. За яг сая бид нэр өмнө дээдлийн слайдн дээр ярьжсэн тийм үү. Эсэргүүцэх төвшин сэтэлээд буцаад дэмжих төвшин болж исэн. Breakout буюу сэтэлэх. За дараагийн хөдөлгөөн retest буюу шалгах. За pullback буюу буцаад үргэлжлүүлэн өсөх. За энэ талаар би яг одоо ярина дөрвөлж байгаа. Дараагийн дөрөвт хөдөлгөөн нь reversal гэж байна. Reversal. За тэгвэл 1-3 гэдгийг харж байна. Range буюу одоо ханш нэг тогтсон нэг хөдөлгөөнд орчод нэг хайрцан дотор орсон байгаад байна. Дэмжих төвшнөөс эсэргүүцэх төвшний хооронд ерөөсөө аль руу ч дээшэж үсэхгүй доошож унахгүй нэг хайрцан дотор орсон юм шиг хөдөлгөөнтэй зүйлийг range гэдэг байх нь. За sideways consolidation зэргийг ерөнхийдөө дараагийн хичээлүүдээр та илүү дэлгэрэнгүй гүнзгийрүүлээд яриад явах учраас энэ яг юу юм бэ гэсэн тийм төр хүртэл үсэхгүй байх. За тэгвэл энэ зураг дээрээс харах юм бол бид нэр
ямар нэгэн зураас хөөгээр ханшийг дангаар нь харж байгааг үж үзэхэд нөгөө зүрхний цохилт чинь харагдаад байна тийм үү. За тэгвэл яг энэ хэсгээр суппорт зураад үзье. Энэ хэсгээр суппорт үүссэн, ханш дэш үүссэн, ханш шинчээс унсан. Яагаад унсан бэ гэдгийг шинчээс харах юм бол энэ хэсгээс ханш өсчихсэн унсан байгааз энэ ч тэгвэл эсэргүүцэх төвшин байна гэж ойлгож болох нь. Чи resistance байна гэж ойлгож болох нь. Маш энгийнээр. Тэгвэл resistance-ээс мэдээж доошоо ханш унаад эсрүүцэх төвшин ханшиг дээшээ өсгөөгүй учраас ханш доошоо унсан. Унахдаа дэмжих төвшин лөө. Дэмжих төвшин дээшээ түлхэж өгч ханшиг дээшээ өргөжлөж өсгөөгүй юм хэсэг явсан бол ханш доошоо унсан. Дэмжих төвшнийг сэтлээд одоо нөгөө support гэдэг зүйлийг чинь доошоо breakout хөдөлгөөн орж ирж байна тийм үү? Support resistance дотроо breakout хөдөлгөөн маань одоо энэ ч орж ирж байна. Сэтлээд ороод буцаад одоо нөгөө support гэдэг зүйл маань эргээд resistance болдгоо гэдэг зүйлийг ярьж байсан тийм үү? Дэмжих төвшин маань эргээд эсрүүцэх төвшин болдгоо. Яг энэ хэсгээс харж болно. Энэ маань өөрөөр retest хөдөлгөөн буюу шалгах хөдөлгөөн байгаад. Ханш supportыг доошоо сэтлээд за үнэхээр би энэ ханш supportыг сэтэлсэн юм уу юу тий? Ханш өөрчлүүлээд доош унах чинь үгүй юу гэдэг retest хөдөлгөөн хийж шалгадаг байна. За түүний дараа retest хөдөлгөөн нь баталгаажаад за нөгөө support чинь эргээд resistance болсон бол буцаад pullback хөдөлгөөн буюу ханш энэ дээрээс доошоо унсан хөдөлгөөн үргэлжлэж унах уугүй юу гэдгийг яг энэ хэсэг дээрээс шалгаж байгааг та нар харж байна. Ямар анхаарал муутай бэ? Хүний камер хараад. За тэгэхээр ерөнхийдөө энэ хэсгээс харах юм бол down trend буюу ханшийн уналтын трендийг энэ хэсгээс харж болох нь байна. Ханшийн уналтын трендийг сая энэ ерөнхийдөө баталгаажуулаад бидэнд харуулчлаа. Яаж хэр support-ыг сэтлээд breakout хөдөлгөөн хийгээд, retest хөдөлгөөн хийгээд, pullback хөдөлгөөн хийсэн байна. Ханш доошоо down trend үргэлжлэж байна гэсэн үг. За тэгвэл reversal хөдөлгөөн гэж яг юу юм бэ? Reversal нь ерөнхийдөө ханшийн одоо ерөнхийдөө трендийн эргэлтийг илэрхийлж байгаа. Down trend явж байлаа гэж үзье л та. За энэ down trend дээр ярив. Ханш доошоо урт хугацаанд унаж байна. Унаж явсаар унал дууслаа. Энэ хэсгээр ханш хэсэг хугацаанд зогссон байгааг та нар харж байна. Тэгвэл энэ хэсгээр support байна гэж шууд утгаараа харж ойлгож болно. Support-ыг энэ график биднэрт энд байна гэж шууд заагаад өгчихгүй. Шууд зураад өгчихгүй. Бид нэр өөрсдөө олж тогтооно. Яг аль нь хүчтэй support-ыг, яг аль нь хүчтэй resistance-ийг, яг аль support нь өсгөж өгөх юм, яг аль resistance нь унгааж өгөх юм гэдэг зүйлийг бид нэр өөрсдөө олох хэрэгтэй. Энэ маань өөрөө техник шинжилгээний бас гол үндсэн одоо тэр чанар нь яваад байна. За тэгвэл энэ down trend маань ерөнхийдөө энэ хэсгээр дуусаад reversal буюу down trend дууссан тий ханшийн уналт дууссан. Одоо ерөнхийдөө шинэ тренд орж ирж байна гэдэг зүйлийг ерөөсөө reversal хөдөлгөөн гэж илэрхийлээд байна. За дараагийн слайд руу оръё. Энэ слайдаар яасан ч бодож шүү дээ тий. За техник анализын чухал дүрмүүдийг би та нарт ярьж өгье. Сая би яг ярьсан тий. Тренд бол чиний найз. Тренд бол чиний найз. Ханш унаж байгаа юм бол чи тэр уналтын дагуу явах хэрэгтэй. Ханш өсөж байгаа юм бол чи тэр өсөлтийн дагуу явах хэрэгтэй. Ханш өсчихвэл чи 1000 доошоо ханшиг унгаана гэж зараад ямар ч ашиг олохгүй гэсэн. Чамд харин эрсдэлтэй тренд эсрэг арилжаа хийх. Тийм учраас арилжаа хийхээс өмнө тренд ямар байна гэдгийг үргэлж шалгах. Market structure буюу ханшийн бүтцийг үргэлж тодорхойл. Нэгдүгээр дүрм тренд бол чиний найз. Хоёрдугаар дүрм ханшийн бүтц буюу market structure-ыг үргэлж олж мэд. Ханшийн бүтц яг ямар вэ? Ханш дэше өсөж гин унж гин үү? Тэ саяны ярьжсэн ranging market байна уу? Тренд байна уу? Support дээр байна уу? Resistance дээр байна уу? Яг хаана байна? Тэр бүгдийг үргэлж тогтоож олж мэд. За гурав дахь дүрм бол үргэлж өөртөө итэг. Чамайг анализ хийсний дараа эн чинь буруу гэдэг наад сайт чинь шууд тогтоогоод олоод өгөхгүй. Буруу зүгсэн тийм юм байхгүй. Хамгийн чухал нь хоёр дахь дүрмээ үргэлж санаж яв. Ханшийн бүтцийг үргэлж тодорхойлоо. Тийм бол дараа нь өөртөө итэг. Юмыг хөндрүүлж боддог бол хүндлэц, юмсыг амархан гэж боддог бол амархан л эс гэдэг нэг үг байдаг те. Та нар точка дээрээ сонсч байсан баг. Тэгэхээр хэцүү гэж бодох юм бол энэ худлаа энэ би буруу хийсэн байна гэж бодох юм бол тэр чинь л буруу. Хэрвээ зөв гэж бодох юм бол тэр чинь зөв. Тийм учраас үргэлж өөртөө итэг. Ямар анализ хийсэн энэ анализ буруу байна уу зөв байна уу хамаагүй. Хамгийн гол нь дараа нь ямар үр дүн гарахыг хүлээн хар. Хэрвээ үр дүн сайн байх юм бол чи зөв хийсэн байна. Хэрвээ үр дүн муу байх юм бол алдаагаа хайж бол. Алдаан дээрээс суралц. Би яг юун дээр алдчихв. Тэрийг хайж бол. Тэрээс би алдчихлаа гэх тэрэн дээр хамаг анхаарлаа фокусоо тулгаад байх биш. Алдаагаа үргэлж бол. Алдаан дээрээ суралц. Арилжааны чухал дүрм бол ерөөсөө тэр. За support болон resistance. Support болон resistance-ийн ханшийн яг аль цэг дээр хүчтэй худалдан авахч болон ханшийг унгаагч
зарагч байгаа candidate-тэй хослон дүрслэн харуулдаг support resistance байна. Тэгэхээр support resistance нь forex-ийн харилцаанд хамгийн хэрэглэх техник шинжилгээний нэг аргачлаа. Ханшийн өсөлт уналт өргөлж ерөнхийдөө явах явцад ханшийн үнийн дээд доод хязгаарыг үргэлж үүсгэж явж идэг. Support resistance-ээр үүсгэж яваад шүү дээ, тийм. Ханшийн хамгийн дээд үн, хамгийн доод үнийг support resistance-ээр олж болох нь байна. Тэгэхээр ханш дээш доош өсөж чадахгүй байгаа дээд хязгаарыг resistance гэж нэрлэдэг байгаа. За, resistance нь ханшийн эсрүүцэл гэсэн утгыг ерөөсөө англи үгээр монголоор орчуулах юм бол тийм утгатай болоод байна. Тэгвэл resistance-ийг ханш сэтэл буюу breakout хөдөлгөөн хийж байж цаашид үргэлжлэн ханш өсөх тэр нөхцөл бүрддэг. Спортер мөн яг адилхан. Спортыг сэтлэх юм бол ханш доошоо үргэлжлүүлж унах уугүй юу гэдэг шийдэд явчихдаг гэсэн. Мэдээж яг энэ хууль юм шиг санагдаж байгаа. Яг нэг юм заасан хууль байгаа юм шиг. Тэгэхээр буцаж заавал breakout хийсэн дараа ерөөсөө resistance-ийг support болгон retest буюу одоо ханшийн шалгах хөдөлгөөн байдаг шүү дээ. Ханш үргэлжлэн өсөх хэсгийг ерөөсөө шалгаж босож pullback буюу breakout хийсэн чиглэлтэй үргэлжлэн өсөх нөхцөл бүрдэж гин үгүй юу гэдэг зүйлийг харж болох нь ханшаа одоо breakout хөдөлгөөн, retest хөдөлгөөн, pullback хөдөлгөөн дээрээс тийм үү. Тэгвэл энэ урт хугацааны трендийн бүтцийг ерөөхдөө бүрдүүлж байгаа энэ хөдөлгөөнүүдээ гэсэн үг байна. Тэгэхээр трендийг илэрхийлж байгаа хөдөлгөөн бол ерөөсөө энэ support resistance доторх breakout, retest, pullback энэ хөдөлгөөнүүд байх нь. Тэгвэл яг энэ зураг дээрээс харах юм бол сая бид ranging market гэж яриадсан тийм үү. Хайрцан дотор орсон ханш ерөөсөө дэше доош хөдөлгөхгүй өсөхгүй байгаад. Тэгвэл энэ хэсэг дээр харах юм бол за resistance дэше өсөхгүй байна, support-оос доош унахгүй байна. Энэ хэсэг дотор байгаа л. За энэ маань өөрөө ranging market байх нь. За тэгвэл хамгийн сүүлийн 3 дахь хүрлийг харж байна. Support дээр 1 хүрсэн, 2 хүрсэн, 3 хүрсэн. За support resistance-ээр бас нэг юм хууль байдаг. Resistance болон support дээр доор хойж 2 дээш удаа хүрсэн бол тухайн support resistance хүчтэй байх магадлалыг бидэнд харуулж байгаа гэсэн. За яг энэ хэсгээр reversal хөдөлгөөн харсан харагдаж байна. 3 дахь хүрэлтэн дээр ханш дэшээ огцон өсөд resistance чинь сэтэлсэн. За сэтэлсний дараа яаж ийн хөдөлгөөнийг та нар сайн хараарай. Breakout хийгээд өсөөд мэдээж resistance-ийг сэтэлсэн бол хаа өрөх юм. Мэдээж дараагийн resistance хүртэл өснө. Resistance-ийг сэтэлчих. За энэ хаа хүртэл өсөх юм болоо гэд бодолтой төөрөгдөх биш. Дараагийнхаа resistance-ийг олох хэрэгтэй. Дараагийн resistance-ийг олсон бол тухайн ханш хүрэх хүртэл хүлээ. За resistance дээр ирлээ. За түүний дараа support хүртэл мэдээж унна. Resistance дээр хүрсэн бол дараагийн support руу юм. Мэдээж resistance-ийг сэтэлж чадаагүй шүү дээ, тийм ээ. За support дээр ирсэн байна. Энэ хэсгийг харж байна. За support маань өмнө resistance байсан зүйл эргээд support болсныг та нар энд харж байна. Тэгэхээр breakout, retest, pullback. За дахиж retest хийсэн, хаш өссөн. Тэгэхээр энэ маань ерөөс uptrend явж байна гэдэг зүйлийг энэ шинж харж болох нь байна. За ерөнхийдөө техник дүн шинжилгээ маань ерөнхийдөө иймэрхүү зарчимтай явагддаг байх нь байна. За тэгвэл дараагийн сэдэв буюу суур дүн шинжилгээ буюу мэдээний анализ, fundamental analysis гэдэг. Fundamental analysis юу юм бэ? Яг ямар учиртай юм бэ? Яаж хийх юм бэ? Forex арилжааг хийхэд заримдаа дан ганц техник шинжилгээ хийгээд хэдэн зураас холбоод зураад ерөнхийдөө арилжаа хийх юм шиг санагддаг. Тэгэхээр энэ бол мэдээж хангалтгүй зүйл. Үргэлж суур дүн шинжилгээ хийх хэрэгтэй гэдэг хашин арилжаа хийх. Тэгэхээр хизээ яг ямар мэдээ гарах талаар үргэлж мэдчих хэрэгтэй. Цаг үетэйгээ үргэлж хөл нийлүүлж алхах хэрэгтэй. Тэгэхээр энэ нь бол маш чухал. Зах зээл дээр үүсэж байгаа ханшийн савлгаа, хөдөлгөөн, тренд нь зөвхөн техник дүн шинжилгээ хийгээд ханшийг ойлгочих дүр зураг наана харагддаг боловч яг үндэ цаана ханш бол ерөөсөө мэдэн дээр үндэс тулгуурлаж хөдөлгөв. Зах зээл дээр яг ямар мэдээллүүд байна яг тэр бүгдээр тулгуурлан хөдөлдөг байх магадлал маш өндөр үү. Тийм учраас суур дүн шинжилгээ заавал хийж байх нь чухал гэж толгоонд суулгаж болох нь. Тэгэхээр Forex зах зээл дээр альва ханшийн арилжааны цагуудын 50-аас 70. Одоо ханшийн арилжааны цагууд гэхээр одоо 7 хоногийн 5 өдрийн 24 цаг гэдэг байна. Тэр дотроо за нөгөө хөрөнгийн биржүүдийн цаг яг ямар цагт байна? Энэ ихэвчлэн цагийн 50-аас 70% нь хөдөлгөөн маш бага байдаг. Тэгвэл ханшийн хүчтэй хөдөлгөөнийг бий болгох энэ 60-аас 40% нь ихэвчлэн Forex зах зээлд хамааралтай ямар нэг валютын улс болон төв банкны тоо баримтууд гарах тэдгээрийн мэдээллүүд хүчтэй хөдөлгөөн болон урт хугацааны тэр тренд хөдөлгөөнийг эхлүүлж идэх гэсэн. Тэгэхээр одоо энэ ханш дээшээ доош өсөөлөн унаалan хүчтэй хөдөлгөөн болоолаа. Энэ бүгд ерөөсөө тухайн валютын улс төв банкад яг ямар мэдээллүүд гаргаж чинь тэр бүгдээс шалтгаалсан маш том хүчтэй хөдөлгөөнүүд бий болдгоо гэсэн. Тэгэхээр 50-аас 70% нь ханшийн хөдөлгөөн бага байдгаа гэж ойлгож болох юм. Жишээлбэл өнөөдөр нэгд өдөр евро USD буюу евро долларын
валютын хосол дээр өнөөдөр арилжаа Нью-Йоркийн цагаар арилжаа хийх гэсэн боловч Нью-Йоркийн цагаар тэмчих мэдээ байгаагүй. Ерөөсөн мэдээ байгаагүй учраас энэ үед хүчтэй хөдөлгөөн байхгүй байх нэ. Тэгэхээр өнөөдөр маш их одоо хурдан хугацаанд ашиг хийн гэж ерөөсөй ойлгож болохгүй байна шүү дээ. Маргаашийн мэдээг шалгах, нөгөөдрийн мэдээг шалгах. Яг аль үед хүчтэй хөдөлгөөн орох магадлалыг тооцож олоод техник дүн шинжилгээгээ хийгээд ирээдүйд яг аль зөвхт хөдөлгөх хөдөлгөөнийг таамаглаад тэр зөвхтөө арилжаагаа хийн гэсэн үг. Мэдээж эрсдлийг тооцох нь хамгийн чухал. За тэгвэл энэ тоо баримтууд яг ямар учиртай яад юм бэ гэхээр Forex-ын зах зээл дээр гарч ирэх мэдээллийг аль болох хийж авах тусмаа бусдаас төрүүлж мэдэх боломж бидэнд яг байвал арай илүү сайн арилжаа хийх юм болов гэсэн та нарын толгойд төрж магадгүй. Тэгэхээр ийм боломж бол хэр оргийн байхгүй. Мэдээж энэ бол байж болно гэж зүйл. Хүн төрүүлж мэдээлэлээ мэдгдлээ авчаад шууд ашиг хийнэ гэж бол мэдээж Forex арилжаан дээр яг бидний шиг арилжаац тэмч тохиолддог. Тэгэхээр яг төв банк болон том арилжааны фирм, хедж фонд, сангууд ч юм уу тийм том газрууд Bloomberg терминал гэдэг зүйлийг ашиглаад яг цаг үеийн байдлаар мэдээг хамгийн түрүүнд үзэх боломж тэр бүгд бүрэлдэхүүн гэсэн үг. Тэгэхээр яг энэ бас нэг тийм давуу талтай ч сул талтай ч биш яг бидний хувьд. Тэгэхээр Forex арилжаа хийж байгаа бидний яг тийм чухал биш гэж ойлгож болох нь. Яг мэдээ төрүүлж үзэх, тэгээ бусдаас урьдчилж мэдэх тэр бүгд бол тийм ч чухал нөлөө үзүүлэхгүй байх нь арилжаанд. Тэгэхээр хамгийн чухал нь хизээ хідэн цагт яг ямар мэдээ гарч байгааг сайн мэдэх хэрэгтэй. Яг тухайн мэдээ хашин бас яг яаж нөлөөлдгийг сайн мэдэх хэрэгтэй. Мэдээж ирээдүйд болох болцсошгүй эрсдлээс бид нар мэдэн дээр тулгуурлаж бас сэргийлж болно. Тийм учраас мэдээгээ үргэлж шалгах, мэдээ яг яаж ханшин нөлөөлд юм бэ? Ханшин чинээ орсон, та нарын арилсан арилжаанд яг ямар эсрэг нөлөө үзүүлэхээр тэр бүгдийг судалж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр үргэлж Bloomberg үз. Зах зээлийн талаар мэдлэгийг ерөөсөө үргэлж тэлж өгнө. Зах зээлд яг хөл нийлүүлж алхна гэсэн. За миний яриа зүгээр сонсож байгааз sound check дахиад нэг явчих. Sound check хэвэн явж байгаа гэдэгт итгэж байна. За та нар доод энэ хэсгийг харж байгаа. Good economy, bad economy. Сайн эдийн засгт бол одоо валютанд сайнэр нөлөөлсөн ч гэдэм үү эсвэл муу эдийн засгт бол тухайн улсын валютанд муу нөлөөлсөн ч гэдэм үү. Тиймэрхүү магадлалууд онлоод бас байдаг. Тэгэхээр яг ямар мэдээнүүд ашиглан арилжаа хийх тохиромжтой вэ? Яг ямар мэдээнүүдийг ашиглаад арилжаа хийх боломжтой вэ? Тэр бүгдийг харъя. За яг ямар мэдээг ашиглан арилжаа хийх вэ гэж бодохоос өмнө эхлээд бид яг ямар мэдээнд ач холбогдлын өгч сонгох вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Мэдээ нь ерөнхийдөө Forex зах зээл дээрх валютын ханшийг хөдөлгдөг зах зээл дээрх volatility буюу ханшийн докторгийн байдлыг хэсэгдэг учраас бид нэр суурь шинжилгээ хийж явах нь чухал юм аа. Тэгэхээр учир нь бид хийж байгаа арилжаагаа эрсдэлд оруулахыг мэдээж хүсэхгүй тийм үү. Тэгэхээр ихэнх зах зээлийг хүчтэй хөдөлгдөг дэлхийд даяар хамгийн их анхаарал тавих хөдөлгдөг мэдээ бол Америк нэгдсэн улсын гаргаж байгаа мэдээнүүд байдаг. Учир нь ам доллар маш Forex зэрэг бүх арилжаалагддаг зүйлсийн 90% нь харьцах валют болж өгдөг. За яг энэ зураглаас харах юм бол most volatility news reports гэж байна. За NFP, FOMC, Trade Balance, CPI, Retail Sales гэсэн энэ графикийг харж байгаа. За тэрний графикийг ямар учиртай юм бэ? Ханшийн докторгийн байдлыг бий болгодог мэдээ нэгдүгürt NFP буюу Non-Farm Payroll гэх энэ уг мэдээ зах зээлийн дунджаар 150 пип хөдөлгдөг. NFP буюу Non-Farm Payroll мэдээ нь Америк нэгдсэн улсын их салбарын ажил эрхлэлтийн тоо баримт бөгөөд ерөнхийдөө тэдгээрийн өөрчлөлт өсөлт бууралтын тоо баримтуудыг гаргадаг мэдээ. Тэгэхээр энэ мэдээ нь Америк нэгдсэн улсын ажилгүйдлийн түвшин, амжиргааны түвшин гэдэг Америк нэгдсэн улсын эдийн засгийн байдлын талаар маш их зүйлийг илэрхийлж байгаа тул ерөнхийдөө энэ мэдээг маш олон хүмүүс чухал ач холбогдол өгдөг. Тэгэхээр хамгийн их ханшинд хүчтэй савлгаанууд оруулж өгдөг мэдээлэл бол NFP байдаг. Тэр уг мэдээ нь ерөнхийдөө шинжээчдийн дүгнэж байсантай зөрж гарах юм бол зах зээлд ханшийн огцом хөдөлгөөнүүдийг авчирдаг байна. Тэр тусмаа одоо долларын USD оролцсон хашууд дээр буюу мажор хашууд дээр хүчтэй савлгаа бий болгодог байна. За NFP буюу Non-Farm Payroll-ийн мэдээс сар бүрийн эхний 7 хоногийн 5 өдөр гардаг гэдгийг эхлээд сануулъя. Мэдээж Нью-Йоркийн цагаар гарна. За дараагийн мэдээд хоёрт Retail Sales гэх мэдээ нь ерөнхийдөө энэ зах зээлийн дунджаа 80 пип хөдөлгдөг. Тэгэхээр Retail Sales гэх энэ мэдээг ерөнхийдөө Америк нэгдсэн улсын жижигээс том хүртэлх бүх худалдааны компани борлуулсан бараа бүтээгдэхүүний тоо баримтыг гаргадаг мэдээ. Тэгэхээр энэ мэдээ нь мөн адил Америк нэгдсэн улсын эдийн засаг болон ард иргэдийн худалдан авах чадварын талаар мэдээллийг шууд илэрхийлж идэг учраас хашин тос нэлийн огцом хөдөлгөөнүүдийг оруулж өгдөг. Энэ Retail Sales нь ерөнхийдөө голдуу мягмар гарагт Нью-Йоркийн мэдээж арилжааны цагаар гардаг байх нь. Тэгэхээр үргэлж мэдээгээ шалгах гэдэг нь ханшийн докторгүй тэр
байдлыг бий болгох зүйлсээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдэг зүйл байгаад. За trade balance буюу мэдээ энэ зах зээлийг дунджаар 70 пип хөдөлгдөг уг мэдээ нь Америк нэгдсэн улсын худалдааны тэнцлийн талаар тоо баримт болон тэдгээрийн өөрчлөлтийн өсөлт уналтын талаар мэдээлэл гаргадаг зүйл trade balance байна. Тэгэхээр trade balance сөрөг байх юм бол ерөнхийдөө хаш унаж байдаг гэсэн өмнөх сартаагаад үзүүлээд үзэгчдгээ мэдээлэл гаргацдаг гэсэн. Тэгэхээр уг мэдээ сар бүрийн дундуур гардаг бөгөөд мэдээж бас Нью-Йоркийн цагаар гардаг байна. За дөрөвт CPI буюу Consumer Price Index гэсэн мэдээ байна. Энэ зах зээлийг дунджаар ерөнхийдөө 60 пип хөдөлгдөг. Энэ нь Америк нэгдсэн улсын хэрэглээний үнийн индекс. Тэгэхээр Америк нэгдсэн улсын иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд төссөн үнийн өөрчлөлтийг хэмждэг индекс. Тэгэхээр энэ маань сар бүрийн 15-ны өдөр гардаг. Мэдээж Нью-Йоркийн цагаар гардаг. Тэгэхээр энэ маань бас ханшинд маш хүчтэй савлгаануудыг оруулж ирдэг байх нь. За хамгийн сүүлд хамгийн хүчтэй савлгаануудын нэг бол FOMC буюу Federal Open Market Committee гэдэг энэ мэдээ Америкийн улсын төв банкны мөнгөний бодлогын шийдвэрлэлт гишүүдийн бүлэг. Тэгэхээр Америк нэгдсэн улсын энэ төв мөнгөний бодлогыг гаргадаг ерөнхийдөө жил 6 удаа уулзсан байгуулдаг. Тэгэхээр FOMC Америк нэгдсэн улсын эдийн засгт гаргасан өөрчлөлийн талаар мэдээлэл гаргадаг байх нь. Ерөнхийдөө өмнөх уулзалтуудынхаа өмнөх зүйлсүүдийг хараад яг ямар бодлогыг баримтлах вэ гэдгийг шийддэг байх нь. Тэгэхээр ирээдүйд яг ямар төвшөнд эдийн засгийн дээр мөнгөний бодлогыг барих гэж байгаа талаар бодлогын мэдээллүүдийг хийдэг байх нь. Тэгэхээр энэ 5 төрлийн мэдээ тоо баримтуудаас гадна зах зээлийн хөдөлгдөг олон төрлийн мэдээнүүд байдаг. Тэгэхээр энэ мэдээлэл дотор мэдээж employment rate, unemployment rate, ажилгүйдлийн түвшин гэдэг зүйл байна. За industrial production index буюу ажилгүйдийн үйлдвэрлэлийн тоо баримт гэдэг зүйл байна. Consumer confidence index гэдэг ард иргэдийн тухайн улсын хэрэглэгчдийн итгэлийн индекс гэдэг зүйл иймэрхүү мэдээнүүд байна. Тэгэхээр энэ олон мэдээнүүд ерөөсөн хашиг үргэлж хөдөлгөж идэг байх нь. Тэгэхээр яг ямар мэдээ хааш яг яаж хэдэн цагт хэдэн яг аль өдөр гарахыг үргэлж судалж мэдж явах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн чухал бол нэгдүгээр technical analysis мэдээж хамгийн чухал байх нь. Хоёрдугаар fundamental analysis маань мэдээж маш чухал байх нь байна. За тэгэхээр анализ хийж явах явцад бол яг зөвлөгөө өгөх юм бол үргэлж өөртөө итгэлтэй бай. Үргэлж өөртөө итгэлтэй бай. Хизээж битээ өөртөө эргэлз. Чиний буруу ч байсан зөв ч байсан хамаагүй. Дараа нь гарах үр дүнгийг хар. Процессыг бий болгох. За алдаан дээрээс суралц. Юун дээр алдчих вэ? Юунаас болоод би буруу үр дүн гаргачих вэ, тэ? Мөн бидний мэдих сая TradingView.com-ыг өдөрт дор хаяж тодорхой цагийг зарцуул. 5 минут ч байсан, 10 минут ч байсан, 15 минут ч байсан хамаагүй. Тодорхой нэг цагийг зарцуул. Ханшиг хар, ханш яг яаж хөдөлж байна? Яаж унж байна? Яаж өсөж байна? Яг ямар үед мэдээ гардыг юм бэ? Тэр мэдээ яг яаж үйлчлдэг юм бэ? Тэр бүгдийг заавал харж бай. За тэр маань яг ямар үр дүнтэй вэ гэхээр та ханшийн хөдөлгөөний тэр зан аашиг ерөнхийдөө мэддэг болно гэсэн үг. Ханш яг яаж хөдөлдөг, яг ямар цагт яаж хөдөлж чинь те тэр бүгдийг ерөнхийдөө мэдээд ойлгоод авчдаг гэсэн. За тэгвэл хэдүүлээ TradingView.com дээр ерөнхийдөө жоохон ажиллаад үзье. За энэ арын энэ цагаан зураас байгаад байна тийм үү? Энэ цагаан зураасыг settings хэсэг рүү орж аваад ингээд хар болгоч юм бол харахад арай илүү хялбар ойлгомжтой болоод явчихдаг шүү. Мөн адил энийг ланчин болохгүй юм тийм. Тэгэхээр энийг cancelх хэрэгтэй. За өөрийнхөө энэ харагдж байгаа чартыг өөртөө тохируулаад аль харагдахад хялбар тэр дүрслэлээр шууд тохируулж болох боломжтой шүү. Тийм учраас энэ settings руу орж бүгдээр нэг өөрчлөх боломжтой. За хэдүүлээ энэ хэсгээр 5 минутын candlestick-ийн чартыг яг одоо харж байна. За тэгвэл яг энэ хэсгээр хэдүүлээ support болон resistance-ийг татаад үзье. За support болон resistance хэсгийг TradingView.com-ын зүүн дээд болонд хоёр дахь цонхноос horizontal line гэдэг зүйлээр line татчих болно. За энэ line-ыг ингээд татах юм бол шууд ингээд зураас гараад ирж байна. За support хэсэг дээр ингээд дахиад нэг horizontal line татаад. За би энэ яг support resistance-ийг яаж татаад байна вэ гэхээр та нар яг энэ хэсгийг харж байгаа хэл та. Энэ хэсгээс хааш ерөөсөө дээш өсөхгүй байгааг харж байна. Хааш дээш ерөөсөө өсөхгүй байна. Тэгвэл энэ хэсгээр мэдээж resistance буюу эсрүүцэх төвшин байна гэж харж болох нь тийм үү? За тэгвэл би энэ хэсгээр support-ыг зурсан байна. За support яагаад энэ хэсгээр зурсан бэ гэвэл энэ хэсгээс хааш ерөөсөө доош унаагүй байна гэдэг зүйлийг харж болох нь байна. За тэгвэл ханшийн хамгийн дээд
resistance хамгийн ханшийн дээд үн бол ерөөсөө энэ хэсэгт байгааг та нар харж байна. За хамгийн доод хэсэг бол энэ хэсэгт байгааг харж болно. За тэгвэл ханш яг одоо хаашаа явах ёстой юм бэ гэдэг зүйлийг дахиад хараад үзье л да. За тэгвэл яг энэ resistance support хоёрын гол байгаа энэ хэсгээр дахиад мөн адил resistance болон support зураад үзье. За яг энэ хэсгээр ингээс resistance болон support зураад үзэх юм бол энэ хэсгээс ханш ерөөсөө дээш өсөхгүй байгааг та нар харж байна. 1 2 3 өссөнгүү, 4-р хүрэлтэн дээр өссөнгүү, 5-р хүрэлтэн дээр өссөнгүү. За ханш доош унаад байна. За уналт нь хаана дуусаад байгаа юм бэ гэдэг зүйлийг хараад үзье л та. Уналт нь хаана дуусаад байгаа юм бэ гэвэл за энэ хэсгээр ингээд татаад үзье л та. За уналт бол ерөөсөө энэ хэсгээр дуусаад байгааг харж байна. Ханш энэ хэсгээс яг унж орж ирсэн гэдгийг харах юм бол хамгийн доод хэсгийг энэ чинь үүсгэсэн, ханш өссөн. За дараагийн resistance-ийг энэ чинь үүсгэсэн. Resistance-ээс дээш ханш дээш өсөв бол дараагийн support руу унана. Их мэтлэнгээр явсаар энэ resistance сэдэлж чадахгүй дэмжих төвшин буюу энэ шинэ support-ыг үүсгээд яваад байна. Өсөх хөдлөх дундаа тийм үү. За тэгвэл яг энэ хэсгээс ханш доош унахгүй байсараад ханш дээш өсөөд нөгөө нэг resistance-ийг чинь breakout хийгээд ханш дээш өссөн. Яг зүгээр л нэг зураас зураад дээшээ өсөөд доош унаад гэдэгтэй адилхан биш. Cancel-ыг өөр ингэсэн хөдөлгөөнтэй cancel-ийн талаа та нараас илүү дэлгэрэнгүй хичээлүүдээр ойлгоод авна. За resistance зүйл маань support болсон, support-оос ханш дээш өссөн, хамгийн дээд үнийг тогтоосон, ханш доош унсан. Их мэтлэнгээр ерөөсөн ханш маань support-оос resistance руу, resistance-ээс support руу. За support-ыг доошоо сэтэлсэн бол дараагийн support руу очсон. За тэгвэл ханш яг одоо support-н дээр байна тийм үү? Хэрвээ ханш энэ support-ыг сэтэлж чадахгүй бол ханш дээш өснө. Хаа хүртэл өсөхгүй вэ? Хаа хүртэл өсөхгүй гэхээр мэдээж дараагийн resistance руу. Хамгийн ойрхон resistance руу өснө. За хэрвээ тэр resistance-ыг сэтэлэх юм бол мэдээж дараагийн resistance руу. Хэрвээ ханш доошоо энэ support-ыг доошоо сэтэлэх юм бол мэдээж ханш доошоо сэтэлгээрээ сэтэлнэ. Тэгэхдээ сэтэлэх юм бол доошоо мэдээж хүчтэй унгааж өгөх, түлхэж хэрэгтэй тийм үү? Тэгвэл мэдээж retest хөдөлгөөн явагдана. Retest хөдөлгөөн явагдсны дараа мэдээж доошоо дараагийн support руу яв гэсэн үг байх. Тэгэхээр ханш ерөөсөө technical analysis-д өнгөрсөн түүхэн дээр тэр ханшийн хөдөлгөөн дээр таамаглаж хийсэн анализ шинжилгээ маань ирээдүйн хөдөлгөөнийг таамаглаж олно гэсэн үг. Одоо сая жишээ би харлаа л та. Ханш энэ хүртэл өсөх магадaltaй, энэ хүртэл унах магадaltaй. Тэгэхээр ханшийн cancel-ийн хүчтэй хөдөлгөөнийг харж агаад яг ямар хөрөнгийн биржийн цаг дээр арилжааг хийхээс шалтгаалаад хизээ entry point хийх үү, хизээ арилжааг хийх үү гэдэг шийддэг байх юм. За яг одоо энэ чинь сарах юм бол сая спортыг доош сэтэлж чадаагүй та нар харж байна. Ханш сая дэж доош нэлээд хүчтэй унжсаад буцаад нэлээд огцон хүчтэй өслөө. Тэгвэл одоо яг энэ спорт маань хүчтэй байж дараагийн resistance хүртэл өсөхгүй юу гэдэг магадлалыг бас бид тэр шинжилгээгээр хайж болох хэрэгтэй байх нэ. За тэгэхээр дараагийн хичээлээр илүү дэлгэрүүлээд үзцгээе. Тэгэхээр өнөөдрийн хичээл ингээд дуусж байна. Өнөөдөр бас ойлгоогүй асуумаар байгаа зүйлс гарсан байх. Тэгэхээр асуух зүйлсээ бүгдээрээ чат хэсэгт бичээд асууж болон дараагийн хичээлээр тэрэнд нь дэлгэрүүлээд асуугаад хариулаад явна. Тэгэхээр тулаанд зөвхөн шонхроод үлддэгийг үргэлж санаж яваарай. Өөртөө үргэлж итгээрэй. Графикийг үргэлж сайн хараарай. Графиктэй бас танилцаарай. За тэгэхээр өнөөдрийн хичээлийг ингээд дуусгая. Маска үргэлж зүгээрэй. Гараа үргэлж ариутгаарай. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяр таа.